Ажлынхын хөтөлбөр үзэгчтэй Great Wall Motors-ын шоурум дээрээс үргэлжилж байна. GWM буюу Бүгд найрамдах ард улсын хамгийн том автомашины үйлдвэрийн брэндүүдийн Монгол дахь албан ёсны салбар дээр бид хүрэлцэн ирээд байна. Өнөөдөр бид та бүхэнд GWM болон танк Haval брэндийн талаарх хамгийн сүүлийн үеийн сонирхолтой мэдээллүүдийг өгөхөөр Чингүнтэй уулзаад байна. Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Тэндээ өглөөний мэндийг хүргэе. Нийт үзэж байгаа үзэгчтэй бас өглөөний мэндийг хүргэе. За намайг Чингүн гэдэг GWM Mongolia-гийн брэнд хариуцсан менежер. Haval болон танк брэндүүдийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцахаас өмнө GWM-с эхлэе гэж бодож байна. За Бүгд найрамдах ард улсын автомашины үйлдвэрлэлүүд бол мэдээж сүүлийн жилүүдэд маш гайхалтай амжилтыг үзүүлж байна. Ялангуяа одоо өөрсдийнхөө дотоодын хэрэглээг хангацсан бол олон улсын зах зээл рүү ингэж экспорттоо төлхөө анхаарч эхэлж байгаа шиг байна. Ер нь гэхдээ GWM брэнд хаанаас эхлэлтэй ер нь ямар төрлийн автомашинуудыг голчлон үйлдвэрлэдэг компани байна? Тэгэлгүй яах. Одоо ер нь бол GWM-ийн хувьд бол одоо 42 жилийн түүхтэй. Хятадын маш том автомашин үйлдвэрлэгч компани. Хятадтай төдийгүй одоо яг дэлхийн брэнд болчлаа. Ялангуяа хамгийн анх бол одоо Power гэдэг пикап төрлийн ангиллын автомашин бүдүүн аж ахуйн сегментэн дээр толгуурлж үйлдвэрлэж гаргаж ирсэн. За тэгээд цаашаанаас салбарлаад одоо 41 жилийн хугацаанд үндсэн 5 брэнд таасан. За танк, Haval, Power, Way, Aura гэсэн 5 төрлийн брэндээс манайх одоо яг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа танк, Haval, Power. За тэгээд сүүлийн жилүүдийн судалгаа статистик тоог харбал одоо 2020 оны байдлыг харъя л дээ. 2020 оны байдлаар Toyota-гийн одоо ялангуяа SUV оффроуд төрлийн ангиллын автомашинууд бол 33.50% явж ирсэн. Тэгсэн чинь 5 жилийн дараа манай Great Wall Motor-ын ялангуяа энэ танк брэнд нь 50%. Одоо нийт борлуулалтын хувь нь. Тэгэхээр одоо ямар өсөлт, дэвшилттэй, амжилттай яваа автомашинууд вэ гэдгийг энэ статистик судалгаа харуулад өгч байгаа тийм ээ. Үргэлжлүүлээд хэдүүлээ ер нь Монголын зах зээлийн талаар ярилццгаа гэж бодож байна. Ер нь Монголын зах зээл дээр хятадын автомашинууд хүмүүс Улаанбаатар хотын замаас харж байгаа их ер нь хятадын брэндүүд бол маш ихээр нэмэгдэж байна. Тэгэхээр ер нь манай Монголын зах зээлд ер нь хэрэглэгчид хятад автомашинуудыг хэрэг сонирхож байна сүүлийн жил. За тэгэлгүй яах вэ? Угаасаа энэ одоо Улаанбаатарын годамжаа дөрвөн хятад автомашин болчлаа тий. За энийг бол би хамгийн түрүүнд инновацийн хөгжил дэвшил буюу одоо аюулгүй байдлын систем гэх мэтчлэн ингээд маш том шинжилэлт хийгдээд тэгээд тэр нь манай улсын хэрэглэгч нарт одоо илүү ойлгомжтой нэвтэрч өгч байгаа болов уу гэж бодож байна. За гэхдээ би энэчнээс бас нэг юмыг салгаж ойлгуулмаар байгаа. Хятад машин гэдэг сегмент байгаа шүү дээ. Тэнчэнээс манайх одоо дэлхийн брэнд гэдэг ангилалд бүр орчиж байгаа гэсэн. Хятад машин гэдэг нэг брэнд байхад манайх болохоор хятад машин гэсэндээ дэлхийн брэнд гэж тусад нь ангилж ойлгож болно гэж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөх. Яг үнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөхөөс гадна олон улсын зах зээлийг тэргүүлж явж байгаа машин гэхэлэр ялч дэлхийн брэнд болчихж байгаа гэсэн. Тэгвэл дэлхийн брэнд гэдэг одоо жишээ нь энэ зүйлийг бас энэ нэр хүндийг авна гэдэг чинь бол одоо жишээ маш олон инновац тий маш олон зүйлсийг баталгаажуулсны дараа ер нь энэ нэр хүнд бол ялангуяа автомашины брэнд дээр ирнэ шүү дээ. Тэгэхээр GWM-ийн гол онцлог үеийн хятадын маш олон брэндүүд байна. Хүмүүс төдийлөн бас ялгааг нэг олж харахгүй байгаа бох тий. За манай машинуудын ер нь гол онцлог нь SUV оффроуд гэж буюу одоо нэг хит бартац замынх. За хит бартац замынх дээр юу голцож хардаг вэ гэхээр за нэгт мэдээж араа аюулгүй байдалтай. За хоёр төвчин чадал. За 3 5 дахь 4 гэх бусад яг яадаг чинь. Одоо жишээлбэл танк 700 дээр байгаа High 40 гэдэг систем. За энэ бол дэлхийд дээр бараг цор ганц хэлэгдэж болох үз. XXL large SUV ангиллын машин байхгүй. За энэ дээр ямар систем тавигдсан бэ гэхээр High 40 буюу одоо Hybrid Intelligence 4-wheel drive turbo гэдэг систем. За энэ монголчлол одоо кардан голтой механикчсан 4 дугаар хөтлөгчтэй гэсэн үг тийм. За энэ хамгийн бага одоо юун дээрээс араан дээрээс хамгийн бага араан дээрээс маш их хүчийг гаргана. За гих мэтчлэн. За ер нь бол манай гол сегмент нь бол хөдөө орон нутаг, уул уурхай болон яг энэ оффроуд ангил одоо оффроуд аяллыг сонирхдаг залуучуудаа төлхөө автомашинуудыг оруулж байна. Одоо хоёулаа үргэлжлүүлээд яг бит хоёрыг ингээ хүрээлцэн байгаа брэндийн автомашинуудын яг ялгаануудын талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна л доо. Танк, Haval хоёрын ер нь ялгаа нь яг юу вэ? За танкыг бол та лакшри гэдээ ойлгож болно. За Haval бол одоо илүү family одоо энгийн хэрэглээ гэсэн. Гэтэ одоо зарим Япон машинуудыг бол Haval
бараг лагши төрөлд орох байсан. Танкууд нь болохоор илүү бүр экстра лагши брэнд. Одоо лагши машин гэж хэлж ойлгож байна. Одоо luxury брендийн автомашинуудын хамгийн чухал одоо үзүүлэлтүүдийн нэг нь мэдээж аюулгүй байдал. Тэгэхээр тухайн хэрэглэгч жолоочийнхоо гэр бүлийг зорчигчдыг аюулгүй байлгана гэдэг маань өөрөө хамгийн том luxury байгаад байгаа тийм. Тэгэхээр яг энэ брэндүүдийн хувьд аюулгүй байдлын системийн хувьд ямар системүүдээр томилогдсон бэ? Тэлгүй хаа одоо энэ нь бол автомашины зах зээлд Японы бас аюулгүй байдлын систем топт ордог байсан. Байсан ингээ өнгөрсөн цаг хугацаанд ирж явчлаарай. Одоо манай дээр одоо борлуулагдж байгаа буюу одоо энэ шинээр гарч ирж байгаа энэ 90 үеийн автомашинууд бол NCAP буюу одоо шинэ машиныг туршдаг тийм ямар ч брэндээс хараат бас нэг тийм өөр тустай аюулгүй байдлын систем үнэлгээ өгдөг газар байдаг байхгүй. Манайх бол Австралийн аюулгүй байдлын системийг ANCAP гэдэг одоо та бүхэн бас Google дээр үзүүлэх гараад ирэх гэсэн. Тэрний 5 одыг хангацсан автомашин. За тэр аюулгүй байдлын систем дээрээ системд одоо шалгуулад бүртгүүлээд за үнэлгээгээ аваад үнэлгээний 4-өөс дээш 5 одтой болчихвол бүр супер л гэсэн. 4-өөс дээш одтой байвал ер нь тухайн бүс нутгийнхаа зах зээлийг шууд хэрэгжүүлж эхэлдэг. Тий. Тэгэхээр тийм хүчтэй одоо аюулгүй байдлын системээр энэ бүхэн таниглагдсан байна. Манай машинууд. Одоо ингээ харж байгаачлан танк 700-ийн маань хамгийн одоо гол давуу тал нь. Энэхүү автомашин маань одоо өөрөө 4 түвшинд өндөрлөн. Хийн ном, хийн амортизатортай. Одоо яг энэ хамгийн өндөр дээр ирчлэлээр метр 10-аас илүү энэ сток ороод болох боломжтой гэсэн. Зах зээл дээр яг өрсөлдөгч автомашинуудын брэндүүд нь яг юу вэ? За зах зээл дээр яг гол өрсөлдөж байгаа брэндүүд нь бол за Mercedes G63 гэдэг маш мангаслаг машин байна шүү дээ. За мөн Nissan Patrol Y63 гэдэг автомашинуудтай. Саяхан бас шинжлэгдсэн тийм. Яг үнэ саяхан шинжлэгдэж цааш ирсэн. Тэр машинуудтай л ер нь бол зах зээл дээр өрсөлдөж байна. Гол давуу тал нь ерөөсөө доторлогоо дуулах битүүнж болон хүчин чадал. За одоо жишээлбэл нэг тийм бичлэг байдаг байхгүй юу? Y60 биш G63-ыг манай 700-тай drag race хийхэд энэ ч одоо өөрөөсөө бүр 7000 cc гарах хүчин чадалтай. За тэгээд энэ хойтлын бас батарей гэсэн их онцлмаар. Хойтлын цахилгаан моторыг 37.1 кВт цагийн одоо энэ хүчин чадалтай мотор ч өөрөөсөө тусдаа биедан 2000 cc гарах боломжтой. Тэгэхээр үндсэн хүч нь ерөнхийдөө нийт 7000 cc авч үзээд морины хүчээр яхаа маань 517 морины хүч гаргаж байна гэсэн. Хүчин чадал болон одоо 5 дахь. Одоо энэ жишээлбэл дан цахилгаанаараа тусдаа нэг 80-аас 100 орчим километр хүртэлх явах боломжтой байхгүй. Тэгэхээр энэ бол одоо гэрээс ажлаас сургууль тий хүүхдийн сургууль гэдэг бол гэрээс сургуулиас ажил гэдэг ийм маршрутаар хэрвээ өдөр тутамд ингэ явдаг бол одоо энгийн бензин мотортой V6 хөдөлгөөртэй автомашинд сард дунджаар 700 сая төгрөг зарцуулж байна. Зөвхөн бензиндээ сард. Харин энийг дан цахилгаанаараа цэнэглээд явхлаар та сард ерөөсөө 100 сая төгрөг зарцуул. Маш том ялгаа энэ л. Тийм байна. Тэгэхээр маш том хэмнэлттэй, маш тухтай, аюулгүй, за дээрэс нь илүү тансаг мэдрэмжийг, тансаг хүчтэй мэдрэмжийг бүгднийг нэг дор зогслоосон юм шиг байна. Ялчаад 700. Өөр нэг сонирхож заавал асуух ёстой зүйл бол энэ хаваал танк брэндүүдийг за Монголдоо ер нь ижил уур амьсгалтай улс орнууд буюу те Казахстан, Оросын улбооны улсын одоо нөхцөлд, цагуурын нөхцөлд зориулсан автомашинууд гэж ярьдаг л та. Ер нь яагаад тэгж онцлдог вэ? Тий. Ер нь бол одоо манайх чи яг Альбес нэрхтээ цар ганц дистрибьютор компани байгаа шүү дээ. Great Wall Motor компани. Эндээс Орос Казахстаны цагуурын нөхцөл манайхтай маш төстэй. За тэгээд яг одоо Хятадын засгийн газраас ч хүртэл одоо бас сая 26 1 сарын 1-ээс хэрэгжүүлж байгаа нэг хууль байгаа. За зөвхөн Альбес нэрхтээ лицензтэй. За яг тэгээд сегментэндээ таарсан автомашин авч байгаа компаниудаа л дэмжиж ажиллах тийм хууль санаачилж гаргасан байна. За тэгэхээр яг энэ дүрм журам одоо бүгд найрамдагтад ард улсын зүгээс хэрэгжүүлж байгаа энэхүү дүрм журам хэрэгжиж эхэлснээр ер нь автомашины зах зээлд ялангуяа энэ Хятадын өөрсдийнх нь автомашины зах зээлд ямар өөрчлөлтүүдийг авчрах вэ? Ялангуяа одоо өөрчлөлт нь гэвэл сегменттэй таарсан одоо тухайн улсын бүс нутагт таарсан автомашинууд л борлуулагдаж эхэлнэ гэсэн. Одоо жишээлбэл нэг хүүхэн араб
стандарт юм уу эсвэл Австралид 7 орны стандарттай автомашиныг Монголд оруулж ирээд борлуулчихаар тэр машин мэдээж өвөл янз бүрийн эрсдэлтэй одоо асуудлууд гарч ирнэ гэсэн үг. За тэрнээс нь улбалаад одоо энэ ганц дан одоо машины нэр хүнд биш бүтэн дэлхийн брэнд асан брендийн нэр хүнд онох учраас маш эрсдэлтэй. За тэрийг одоо зохицуулах үүднээс хятадын засгийн газар тийм шаардлага тавьж байгаа гэсэн. Одоо жишээлбэл зөвхөн сегменттэй таарсан автомашинуудыг л албан ёсны хэрэгтэй зөвхөн албан ёсны хэрэгтэй гэсэн газруудад л одоо экспортлохоор болсон. Тийм хууль санаачилж гаргасан байлээ. Энийг одоо жишээн дээр илүү тодорхой болгоо л да. Яг энэ нь яг юу гэсэн үг вэ? Тийм. За одоо манай дээр борлуулагдаж байгаа болон одоо ихтийн дотооддоо борлуулагддаг автомашин дээр жишээ авъя л да тийм. За дотооддоо явагдсан дээр бол одоо шилдүүд нь дан ганц шилтэй байна. За манай дээр 2 давхар шилтэй, дууцгал шилтэй байна. За мотор нь Евро 6 стандартын түвш хийх нь байна. За манайх дээр болохоор Евро 5 стандартын түвш хийх нь байна. За батарей халаагчтай. За агааржуулалтын систем нь 3 бүсийн систем байж хахад эдийн дотоод явдагт нь зөвхөн ганц бүсийн систем байна. За суудлал нь халдаг, хөрдөг гэсэн сегменттэй хагаад нөгөөх нь зөвхөн хөрдөг ч юм уу халдаг ч юм уу те. За тэгээд шилний халаагуургүй, өрүүл халаагчтай халаагч уу. Гэт ерөнхийдөө ингээд таачвал ер нь бол маш том стандартын ялгаа гарна л гэсэн. Тэгэхээр мэдээж одоо эдийн дотооддоо явдаг заавар буюу одоо энэ дулаан уур амьсгал зориулсан машиныг Монголд авчираад ирэх юм бол мэдээж тэр бол одоо энэ том брендийг санаатаагаар за тийм оруулаад ирэхлээр манай өвлийн нөхцөлд мэдээж угаасаа тэнцэхгүй ойлгомжтой тийм ээ. Тэгэхээр яалтч манай дээр одоо энэ борлуулагдж байгаа болон одоо энэ сегментэн тохирсон албан ёсны газруудаас манай хэрэглэгчид нар маань сонирхогч нар маань бас заавал худалдаа авах хийгээсэй бид нэр байнга уриалжлаа. Өөр газраас хувь хэрэглэгчээс авал одоо жишээ нь бүс нутагт нь тааруулаагүй буруу автомашинуудыг авах эрсдэл маш өндөр байдаг байна шүү. Тэр албан ёсны борлуулагчаас зөвхөн тухайн бүс нутагт тохирсон автомашинуудыг найдвартайгаар авах боломжууд байгаа гэж ойлгож болох нь шүү дээ. Тэглэх яах.